Улаанбаатар дархан чиглэлийн 204 км замын өргөтгөл шинжилтийн ажил 2017 оны 6 дугаар сарын 21-нд эхэлж олон жилийн турш үргэлжилсэн. Гэвч тус авто замд нийт 26 ширхэг аюулгүй тойрог байгуулсан нь зарим тохиолдолд осол аваар гарах шалтгаан болсон байна. Зовогтой дархны замыг Азийн хөгжлийн банкны 60 гаруй сая $60 хөнгөлтэй зээлийн санхүүжилтээр барьсан байдаг. Тэгвэл тухайн замын стандартын асуудал хөндөгдөж байна. Улаанбаатар хотыг дархан хоттой холбох 204 км автозамын ажил 7 жилийн хугацаанд өрнөж дууссан. Ашиглалтанд ороод 2-3 жилийн үдэж байгаа энэхүү автозамд нийт 26 ширхэг аюулгүй тойргийг байгуулсан байгаамаа. Гэхдээ жолооч нарын хувьд бол энэхүү аюулгүй тойрог нь хамгийн аюултай тойрог болж хувираад байгааг учирлан хэлж байна. Учир шалтгаан нь юу вэ гэхээр энэхүү аюулгүй тойргийг байрлуулахдаа ямар нэгэн тооцоо судалгаа хийгдэггүйгээс замын өгсүр газар болон замын уруу газар байрлуулсан нь осол аваар нэмэгдэх үндслэл болж байгааг жолооч нарын зүгээс хэлж байна. Том уурын машинууд бол үндэ энэ эргэлтэн дээр дандаа мөрөгдөг ч юм уу энэ хажуугийн хашлагыг дайрдаг энэ өвлөөс зөндөө одоо энэ хойш явал харахад бол энэ тойргийнхыг өстөд халиад гарцсан. Арай эсвэл алсуур хийж болдгоо баг та. Тэгээ энэ жоохон тааруухан юм хийцсэн байл. Цагаас хороож байна. Дээрээс нь чинь дээд хурд 80 км цагаар заагдсан. Дээрээс нь чинь нөгөө баруураа баян чандмаа ингээд тодорхой хэмжээний тоочны газрууд нь шүү дээ дайрж өнгөж байгаа. Хонгорч гэдэг юм уу. Идрээр яг ингээд уган тавьчихлах зүгээр. Тэгээ дими бас газруудаа тавьсан зөндөр очиж. Ямар нэг юм дас хяналт зохицуулалтаа хэдэн километр яваад байх уу гэдгээ шалгаж хийгээгүй маш олон жил олон одоо хүний эд хөрөнгө амнаас бүх юмар огруулчихаас үүд нэм хийхдээ нэг иймэрхүү нэг вантан шиг хийдэг нь бас нэг талтай буруу. Сүүрэн газар руугаа ирсэн байвал гэх болж байгаа байхгүй. Тэгэхгүй шаар хаамаахгүй тэр давааны доор мор дээр мэрч байж ах чинь тэд нар бол их шал дививч санагдаад байна. Тус 204 км үргэлжлэх автозамд нийт 26 аюулгүй тойрог хийгдсэн нь дунджаар 7.8 км тутамд нэг аюулгүй тойрог ногдож байгаа. Гэвч бодит байдал дээр эдгээр аюулгүй тойргууд аюулгүй байдал, эдийн засаг, цаг хугацаа гээд олон зүйлд сөргөөр нөлөөлж байгаа юм а. Яг зам төр осол бол энэ жилийн үед бол бас тодорхой хуваар бол өссөн ийм үзүүлэлт бол гарсан. За энэ юу гэхээр одоо бас бид нар зам төр ослыг дөрөв хийсэн бас үржилсэн ийм тооцоолох бас боломжгүй байдаг. Мэдээж энэс харин одоо зам төр осолд өртөж хохирохгүй байх те үүнээс үржилсэн сэргийлэхийн тухайд төрийн байгууллагаас хүлээг чиг үүргийнхэн хүрээнд одоо иргэд за тэр дундаа тээвэр ирсэж болоож байгаа жолооч нарт бол анхаарал болгох зөвлөмж сэрэмжлүүлвэл маш олон тал хэлбэрээр л өгж байгаа. Тэгэхээр дахиад хэлсэн одоо иргэд нөгөө зам тээврийн осол гэдгийг бол бүгд мэддэг. Харин энийг хэрэгжүүлээд ажиллаач л гэдэг зөвлөмж өгч байгаа. Мөн зам тээврийн яамнаас гүйцэтгэгч компаниудад хариуцлага тооцохоор ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна. Хэрвээ хариуцлага тооцож чадвал үр ашиггүй олон тойргийг багасгаж бодит тооцоотойгоор шинээр хийх боломж бүрдэх юм а.